Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн сонгодог урлаг нэвтрүүлэг эхэлж байна. Төгөлдөр хуурч хөгжим судлаач Самбил Норвын од гэрэл болон хөтлөгч Мөнгөцөл миний би шинэ дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Сонгодог урлаг нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг 5 дахь хүндэд Тансаг Вилла Casa da Vinci хүүхд бидний ирээдүй өрөөтэй Bikutan Kids event итгэн та бүгд төрөж байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За хоёлаа өнөөдөр бидний бүгдийн мэддэг мөртлөө бас тийм сайн мэддэггүй хөгжмийн зэмлэгийн талаар ярих гэж байна. За хаан төгөлдөр хуур гинэ. Ер нь төгөлдөр хуур гэдэг нэр нь нэг их шиглэнтэй сайхан монгол хэлний нэр байгаа дээ шүү дээ. Гэтэл яг энэ хөгжмийн зэмлэгийнх нь нэр нь юу? Яагаад монгол хэл рүү ингэж гоё орчуулагдчихв? Тийм төгөлдөр хуур гэхээр хүн болгонд их гоё санагддаг тийм. Тэгээд бас хаан хуурч гэж нэрлэдэг шүү дээ тийм. Гэхдээ яг энэ үндсэн нэр нь бол италиар piano forte гэж байгаа тийм. Piano гэдэг нь болохоор италиар аяархан гэсэн үг, forte нь болохоор чанга гэсэн үг. Гэхдээ энэ бол товчлсон нэр нь. Яг үндсэн бүтэн нэр нь болохоор Gravicembalo col piano e forte гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр Gravicembalo гэдэг нь болохоор нөгөө том цимбал хөгжим. Чанга аяар гаргах боломжтой том цимбал хөгжим гэдэг. Одоо анхны нэршил нь энэ. Тэгээд энэ чинь урт учраас товчлоод piano forte болсон. Сүүлд нь одоо англи хэлтнүүд бүр товчлоод piano гэж нэрлсэн тий. Тэгэхээр эн чинь бол ерөөсөө аяархан гэсэн үг байгаа байхгүй юу? Аяархан нэртэй. Тий. Аяархан гэсэн нэртэй. Тэгэхээр орсууд эсэргээр нь fortepiano гэж хэрэгэлдэг шүү дээ тий. Тэгтээ олон улсын нэршилд болохоор fortepiano нь болохоор түүхэн төгөлдөр хуурыг хэлчихэж байгаа. Piano forte нь болохоор орчин үеийн төгөлдөр хуур хэлчихэж байгаа. Ингээд ярихаар төгөлдөр хууранд бас түүхэн төгөлдөр хуур гэж өөр одоо төрөл байгаа дээ шүү дээ. Яг тэгэхээр төгөлдөр хуур чинь одоогийнхоо энэ төрхөнд ортол маш хувьсан өөрчлөгдсөн. Одоо компьютерийн хөгжил, гар утасны хөгжил одоо жил болго өөрчлөгдөж байгаа шиг тэгж их хувьсан өөрчлөгдсөн байхгүй. Тэгэхээр бас үе үеэр нь ангиллахгүй болдоггүй. Манайханд бол жоох энэ ойлголт байхгүй байгаад тах шиг байна. Зөвхөн одоо орчин үед харж байгаа төгөлдөр хуураар бид мэдээд идэг. За тэгээ төгөлдөр хуур гэдэг надад сонсохоор бол бүр ингээд төгөлдөр хуур, төгс хуур гэсэн нэг тийм гоё байгаад байна шүү дээ. Энэ монгол хэлэн дээр яагаад ингэ гоё бооч вэ? Энэ монгол хэлэн дээр миний санахын бадрагва ингэж ер нь хөгжмийн зэмсгүүдийг гоё монголоор нэрлсэн. Тэгээд ингэж гоё орчуулсан. Яагаад гэхээр дугуйлалтын хувьд хамгийн бүдүүнээс хамгийн нарийн хүртэлх тэр дуу аваа гаргах боломжтой нийт 88 даралттай тийм ээ. Тэгээд тэрийг тоглож байгаа хүн нь үндсэндээ симфони оркестрийг бүхэлдэн дуурах одоо 10 хурууг ашиглаж байгаа учраас бүхэлдэнд нь симфони оркестрийг орлох боломжтой гэж үздэг байхгүй юу. Тийм учраас одоо балетийн бэлтгэл, дуурийн бэлтгэл бүгдээрээ эхлээд төгөлдөр хуурчдтай төгөлдөр хуур дээр явдаг. Тий яг тэр чинь оркестрийн яг тэр дандаа оркестрийн хөгжимчдтэй балетийнхан бэлдээж болохгүй шүү дээ. 50-60 хүнийг суулгаж байна тий. Тэгэхээр эхний бэлтгэлүүдийг одоо симфоник жижигсэн хэлбэрээр буюу төгөлдөр хуурчтай хамт бэлддэг гэсэн үг. Ямар гоё. За тэгвэл энэ сонирхолтой гайхалтай хаан хуурын түүхийг болцооч. Төгөлдөр хуур одоогийн төгөлдөр хуурын дүр төрхөнд ортлоо. Одоо анхны хувилбар нь гэх юм бол одоо цимбал гэдэг чинь манайхаар бол ер нь бол ёч хөгжим байхгүй юу? Ёч гэхэр ингээд айгу олон утастай тий. Тэр ингэ цохиураар ингээд тоглож байгаа шүү дээ тий. Тэгээд тэр цимбал хөгжмийг үндсэндээ даралттай болгоцсон гэсэн үг. Ингээд цохиураар тоглохоор чинь зөвхөн ингээд хоёр цохиурл тоглож шүү дээ тийм үү? Гэтэл тэрийг даралтай болохоор чинь 10 хуруугаар тоглож болж чинь тий. Жинхэнэ нөгөө симфони оркестрын дуурах боломжтой болж байна. Тэгээд ингэж яг би болгосон хүн нь болохоор Кристофоро Бартоломео гэдэг Итали одоо хөгжмийн зэмсэг бүтээгч. Тэгээд сонирхолтой нь энэ бас тусдаа гоё сэдв болж болохоор юу гэхээр энэ Бартоломео яагаад одоо төгөлдөр хуурыг бий болгоч вэ гэхээр Медичийн гэр бүлтэй холбоотой. Тийм. Тэгэхээр Медичийн гэр бүл одоо буюу тодорхой хэмжээний меценатууд байхгүйсэн бол ер нь урлагийн гоё зүйлүүд бий болдоггүй шүү дээ, тийм. Тэр Медичийн гэр бүл байсан учраас Кристофоро Бартоломео гэдэг энэ хөгжим урлаач тэдний гэр бүлд ажиллаж байхдаа Флоренцэд энэ төгөлдөр хуурыг бүтээсэн байгаа 1700-аад оны орчим. Тий. Тэгэхээр өмнө нь бол тэр цимбал гэдэг хөгжим байсан даралттай мөртлөө чанга аяар гаргадаггүй.
Яг л нэгэн хэвийн дуурдаг тий. Одоо бид нар тэр баахан хөгжмнүүдээс их харж болдог. Моцартын одоо Амадеус кинон дээр ч гэсэн цимбал хөгжим их гардаг. Тэгэхээр гой цин гэсэн дуутай мөртлөө чанга аяар гарах боломжгүй. Тий. Тэгтэл тэрнийг чанга аяар гаргаж одоо яг тэр пиано форте гэдэг нэр өгсөн хүн дээр Кристофоро Бартоломео гэдэг Итали хүн байхгүй юу. Тэгээд энээс хойш ерөөсөө энэ ч бол бүр ингээд аюу том нээлт болчихж байгаа учраас энээс хойш төгөлдөр уурын хөгжил бол асар их өөрчлөгдсөн. Тэгэхээр надаас ингэж санагдлаа. За ингээд анх ингээд одоо нэг тийм одоо юугаар тоглож штэ. Цохиураар тоглож байна. Гэтэл төгөлдөр хуур болгоод хүн өөрөө тоглоод тэгэхээр нөгөө хөгжим хүн хоёрын хоорондохтой шууд харьцах боломж нэгдүгээрт бий болоод нөгөө дамжуулагч байхгүй болчлоо штэ. Тийм. Тэгэхээр нөгөө талаараас нөгөө хүний сэтгэл хөдлөлийг илүү одоо би ингээд цимбал хөгжим ингээд зүгээр тоглож байгааг чихэндээ ингээд сонсоход бол за мэдээж хөгжимчин бол сэтгэл хөдлөлөө тэнд оруулж байгаа. Гэхдээ тэрийг төгөлдөр хуур хүн тоглоод тэр төгөлдөр хуур тоглоо чинь хөгжимчний сэтгэл хөдлөлийг төгөлдөр хуур нь илүү сэтгэл хөдлөлөө гаргах, илэрхийлэх тийм үү боломжийг илүү бий болгосон юм болов уу? Наа чи яг одоо тэр түүхэн төгөлдөр хуур гэдэг фортепиано биш үү тий. Тэрнээр илүү боломжтой. Эсрэгээр орчин үеийн төгөлдөр хуур болохоор тэрнээс илүү холтчихж байгаа. Яагаад гэхээр тэр алхны систем биш дээ. Одоо даралт гээд бидний цагаан хар дээр ингээд тоглож чинь тийм үү. Тэрнээс чинь цаашаага тэр утас руу хүртэл тэр алхны систем механизм нь маш олон одоо эрэг боолт, олон мод, кашмир, 9 шүдийн материал орсон тийм одоо юм механик бүтэц байгаа даа байхгүй юу. Тэгэхээр миний сэтгэл хөдлөл маш олон юмыг дамжиж ийж тэр утасанд хүрэх болчоод байна. Тэр утгаараа одоо хийл бол шууд ингээ утсан дээр хүрч байгаа шүү дээ тий. Үлээр хөгжим чинь шууд амьсгаагаараа сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа шүү дээ тий. Тэр утгаараа эсэргээрээ сэтгэл хөдлөлийг илэрхийлэхэд ялангуяа тэр яруу гой дуулыг илэрхийлэхэд хамгийн илүү хол хөгжим. Төгөлдөр хуур. Тэрүүгээрээ одоо хэцүү гэдэг байхгүй. Хүн харахад амархан тий ингээд нөгөө даралт нь билүү учраас хийл эднэр чинь бол ингээд юугаа өнгөө олно шүү дээ тий. Тэрүүгээрээ хэцүү гэгддэг боловч яг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд тэр уянга ярууг гаргахад илүү хол хөгжим гэгддэг. Сонирхолтой юм аа. За тэгээд энэ одоо чинь ингээд хувьсан өөрчлөгдөд байна шүү дээ тий. Тэр нь тэгэхээр одоо чинь яг ахын шалтгаан практик шалтгааны улмаас хувьсан өөрчлөгдөд байна. Эсвэл нөгөө одоо цаг хугацаанд ингээ хөгжмийн зохиолч ч өөрөө бүтээл нь хувьсан өөрчлөгдөж байгаа. Агуулга чиглэлэнтэй магадгүй нөгөө зөвхөн нэг хөгжимд нэг аялгаа зориулж нэг хөгжим зориулж нэг аялгаа бүтээдэг байсан бол симфони оркестр бүрэн бүрэлдэхүүн зориулж хөгжим одоо зохиодог болж өөрчлөгдөж байгаа шүү дээ. Энэ одоо хувьслын явцад бас ингэж өөрчлөгдөх шаардлага гараад өөрчлөгдөж үү? Яг үнэ наад хүчин зүйлүүд чинь бүгдээр орж байгаа. Яг бүгдээр орж байгаа. Тэгэхээр мэдээж хөгжмийн зохиолч нар ингээд илүү юм хүсэнтэй. Жишээлбэл Бетховен бол нэг зарим нэг даралтуудыг бүдүүн өнгөн дээр нэмүүлж исэн байгаа байхгүй юу? Одоо тэгэхээр хөгжмийн зохиолч нар зарим одоо хөгжимчнөр эднэр хөгжим урлагч нартайгаа хамтарч ажилладаг. Тэ? Тэгэхээр тэгжиж энэ хөгжмийн зэмсгийн хөгжил үргэлжилж исэн. Тэгээд Европын одоо язгууртнуудын хүрээнд бол хөгжимтэй байна гэдэг нь бол нэр төрийн баталгаа тий гэр бүлийн бас нэг имиж байлаа шүү дээ тий. Тэгээ заавал хүүхдүүдээ ялангуяа эмэгтэй хүүхдүүдээ хөгжим тоглуулж сургадаг тий. Тэгээ нөгөө талаар тэр чинь яг гол одоо амьдралын ахуй талаас entertainment байхгүй юу тий. Ягаад гэхээр одооных шиг бид нар гар утас байхгүй, радио байхгүй тий. Тэгэхээр орой өдөр шим ярангаа гоё дуу хөгжим сонсмоорын тэгвэл тэр нь гэрт нь бэлэн байж ивэл зүрэнтэй дандаа ингэ хөгжимчд авчираад мөнгө төлөөд одоо тоглуулна гэж байхгүй шүү дээ тий. Язгууртнууд бол тэгдэг байсан мөр өөрсдийн гэсэн хөгжимчнүүд нартай байдаг байсан тий нэлээд баячууд нь бол гэтэл зүгээр жирийн ард иргэд тий одоо дунджаас дээгүүр амьдралтай тийм хүмүүст бол хэмжээ нь яг тэднэрт тааруулаад төгөлдөр хуурууд янз янзаар бүтээгдэжсэн. Жижигнээс том одоо нүсэр хүртлээ тий. Тэгэхээр тэр тоглолтын даралтын боломж ч гэсэн багаас ихсүүлээд их хүртлээ. Тэгээ концертны гээд бүр ингээд том болж байгаа. Тэгэхээр энэ дээр бас яг ингээд төгөлдөр хуурын концерт гэдэг төрлийг бас онцолж ярьж болж байгаа байхгүй тий. Яг тэгэхээр төгөлдөр хуур дангаараа зөндөө олон зохиолуудыг тоглож болно одоо тийм Азурка полканаас ихсүүлээд дээр үе эртний бүжигнүүдээс ихсүүлээд за тэгээд яг төгөлдөр хуурын дангаараа бүтээлүүд ингээд төгөлдөр хуурын санаат гэд тий. Тэгээд өөр одоо фантазиг ингээд олон төрлөөр баяжаад явж байгаа. Тэр дотор төгөлдөр хуур дотроо яг тэр нөгөө хаан хөгжим гэдгийг тодтогч байгаа хамгийн том төрөл нь төгөлдөр хуурын концерт байгаа даа байхгүй. Тэ. Тэгэхээр ер нь альва хөгжмийн зэмсэг зориулсан концерт гэдэг бол хамгийн том төрөл нь. Тэгэхээр одоо хийл хөгжмийн концерт ч гэсэн одоо хамгийн том нь байна шүү дээ, тэ. Яагад гэвэл тэр хөгжим гоцлоод симфони оркестртай хамтран тоглож байгаа.
Симфони оркестрийн үүрэг зарим одоо цаг үеэсээ шалтгаалаад заримдаа хамсран хамтдаа заримдаа бол ийм харилцан яриа маягтай тий одоо жинийн тэнцүүхэн гэдэг юм уу тий гоё ээлжлээд харилцан яриа маягаар заримдаа бол одоо жишээлбэл яг романтизмын үеийн төгөлдөр хуурын концертнууд Листийн концерт юуны Чайковскийн концерт эднэр дээр ярих юм бол илүү симфони оркестрын ийм давмгай юм шиг хэрнээ төгөлдөр хуур бас бүрэн дүүрэн өөрийгөө харуулдаг, гоцолдог. Төгөлдөр хуур нь өөрөө бас симфони оркестрийн дайны үүргийг гүйцэтгэх гэдгээ тэнцээ ингээд бүр харуулж гайхуулдаг. Тэ заримдаа оркестртайгаа ингэж нөгөө өрсөлддөг. Тэ зарим үед оркестр нь бүр яг нөгөө төгөлдөр хуурынхаа дагуул болж бэкграунд нь гэдэг шиг тэ чимгэн болж өгдөг гих мэт ийм олон төрлөөр одоо энэ концертны төрлийг бол түүхийн явцад олон төрлөөр хөгжиж ирсэн олон гоё концертнууд байна. Тэгэхээр хөгжмийн зохиолч маань одоо яг тухайн хөгжмийн зэмсэгтээ зориулж бүтээлээ бүтээсэн байх нь зөв? Тийм. Тэрнээс зүгээр өөр нэг одоо симфони оркестр зориулсан бүтээлийг яг зөвхөн төгөлдөр хуурын одоо гоцол концерт болгох нь тийм тохиолдолд байдгүй. Үгүй одоо жишээлбэл дуур балетик болвол мэдээж симфони оркестр зориулж дуучид тэр зориулж бичиж байгаа. Гэхдээ тэрнийг төгөлдөр хур заавал хөрвүүлдэг байхгүй тий тэр бэлтгэлд зориулаад гэсэн. Төгөлдөр хуурын концертыг бол үгүй. Зүгээр төгөлдөр хуурын концертанд ашиглагдж байгаа тэр гол аялалгуу гэдэг юм уу туслах аялалгуу тэр нь бол өөр одоо аль нэг дуурийн хэсгээс ч гэдэг юм уу аль нэг өөр зохиолуудынх нь хэсгээс орсон зүйлийг төгөлдөр хуур дээр одоо концертн дээр дахиж ашиглахдаа илүү баяжуулсан ч байдаг юм уу нууц байдлаар оруулсан ч байдаг юм уу тийм тохиолдлууд бол байгаа. Тэгэхээр төгөлдөр хуурын концерт гэдэг чинь нэг осондоо нөгөө хөгжмийн зохиолчид өөрийнхөө уур чадварыг өөрийнхөө одоо хэр сайн бичдэг вэ гэдгийг харуулах хамгийн гол одоо амбицтай төрөл байхгүй юу? Яагаад тэгэхээр төгөлдөр урч өөрөө хэцүү хөгжмийн зэмсэг шүү дээ. 10 хуруугаа ажиллуулна 88 даралтай. Тэр баялаг дууралтыг хөгжмийн зохиолч яаж өөрийгөө харуулах вэ гэдэг яг нөгөө онлын үднэс гэдэг юм уу тийм хөгжмийн зохиомжийн үднэс би ийм чадвартай шүү гэдгээ харуулдаг хамгийн гол амбицлдаг төрөл бол төгөлдөр урын концерт. За бас өөрийгөө флексдэх гайхуулах бас нэг юм байна тийм. Яг үнэ. Тий. За тэгэхээр одоо энэ амралтын өдрүүдэд байна тий. 3 сарын 29-нд Дөр Өжгийн Эрдмийн театрт төгөлдөр урын концерт болох юм байна тий. Тоглогдно. Гэхдээ нөгөө айгүй олон бүтээлчдийн зохиолыг тоглохоор харагдчихсэн тий. 2 төгөлдөр урын концерт. Лист Чайковский 2 лэснэ тий. За тэгэхээр ер нь за тэгвэл ингээд яг төгөлдөр хуурт зориулсан концерт төгөлдөр урын концертын талаар хаваалцаач. Одоо энэ донд чинь бас нэг супер род байгаа шүү дээ. Бас нэг хоорондоо өрсөлддөг хоёр ч бас байгаа тий. Тэгэхээр энэ одоо манай энэ Дөр Өжгийн Эрдмийн театрт нь 3 сарын 29-ны өдөр тавигдах дээр бол Чайковский лист 2 ахын байна. За би бол аль алинд нь дуртай. Гэхдээ Чайковский надад бол илүү ойрхон байдаг. За та тэгэхээр урлаг судлаачийн үднээс хөгжимчний үднээс таны хувьд дуртай нь аль нь? Хоёулаа их онцлогтой. Тэгээ эн чинь нөгөө нэг яг аль нь дуртай гэхээр бас хэцүүлтэй нөгөө аав дайртай ээж дайртай гэдэг шиг. Тэгэж ойлгож байна тий. Хөгжимчин хүн бол тэгэж хүлээж авч байна. Нөгөө олон хайр байгаа шүү дээ гэдэг шиг. Тэгээ нэг юм лимитэд цөөхөн хайр байхгүй шүү дээ гэдэг шиг. Тэр нөгөө онцлог болгон деталь болгоныг одоо хөгжимчин хүн гэдэг юм өөрөө бас мэдэрж байгаа учраас тэр болгоноор нь хайрладаг гэх юм уу те. Гэхдээ би одоо яг миний хувь хүний сонголт юм бол би илүү Шуман дуртай учраас илүү Шуманы концертын дуртай ч гэдэг юм уу те. Листэд би мэдээж бас дуртай. Чайковский би бас концертын тоглож исэн учраас яагаад дуртай вэ гэдгийг бүр нарийн одоо хэлж чадна жишээлбэл тий. Тэгэхээр энэ хоёр концерт Листийн концерт, Чайковский концерт хоёулаа романтик концертны төрөлд орж байгаа. Хоёулаа романтик хөгжмийн зохиолч нар тий. Яг цаг үе нь бол арай өөр, хоёулаа бас үндэстэн нь өөр, амьдарч исэн цаг ахуй нь өөр тий. Тэгэхээр тэр болгоны концертууд дээр харагдаж байгаа. Листийн концерт болохоор яг жинхэнэ одоо романтик концертны төлөөлөл байхгүй юу? Тэ одоо төгөлдөр хуурна гоцолдог драма ихтэй төгөлдөр хуур одоо оркестр хоёрын эсрэгцэл гэдэг юм уу те нөгөө би бинтгээ ингэж одоо өрсөлдөж байгаа юм шиг тийм хэсгүүд ихтэй нөгөө талаар төгөлдөр хуурн жинхэнэ өөрийгөө те хаан хөгжим гэдгийг харуулж байгаа те тэр хэсэг дээр оркестр бас ингэж тусалж хамтсарч өгдөг тийм хэсгүүд ихтэй ийм сонирхолтой концерт байгаа. Гэтэ ерөнхийдөө тэр листийн их тийм драмлаг гэдэг юм уу те тийм одоо оршихуй уур амьсгал ихтэй ийм концерт. Гэтэл Чайковский болохоор ер нь агуу симфонист шүү дээ. Тэгэхээр симфони оркестрыг бүр гарамгаа одоо ашиглаж бүрэн дүүрэн одоо дуургаж чаддаг гэдэг юм уу те. Тэрүүгээр одоо илүү алдаршсан учраас энэ бас яг энэ концертын дээр харагддаг.
Яг симфони оркестрын гоё бүтэн дууралт тий. Тэр ерөөсөө л ихний тэр нэг валторн хөгжмөр эхэлж байгаа тэр дууралтаас эсвэл маш сүрлэг тий. Тэгэл төгөлдөр хуур бас ингээд маш сүрлэг эхэлж байгаа. Хоёулаа ингэж төгөлдөр хуур бол гайхамшигтай гоцлол хөгжим, симфони оркестр бас бүтнээрээ ийм гайхамшигтай өргөн тий баялаг дууртын гэдгийг аль алийг харуулдаг. Тэгээ Чайковский өөрийн онцлог буюу тийм лейтмотив одоо нэг дүр бий болгосон одоо дүрийг одоо хөгжмийн зэмсгээр эсвэл аялгаугаар илэрхийлсэн тэр зүйлүүд нь энэ концертн дээр бас илүү тодорхой байдаг. Одоо хунтнуур дээр жишээлбэл өмнө нь одоо хунтнуур Евгений Онегин эднэрийг ингээд ярьж хахад жишээлбэл яг тэр ялуу нэг сэтгэл хөдлөл юм уу характер дүрийг Чайковский нэг аялгау юм уу нэг хөгжмийн зэмсгээр эднэр гайхамшигтай одоо дүр оноож илэрхийлдэг байхгүй юу. Тэгэхээр тэр одоо тусгал нь бас энэ концертн дээр байдаг. За бит хоёр төр завсарлаад өнөөдрийн дугаарын ивент итгэжээ танилцуулъя. За 5 дахь үндэ Тансаг Вилла Casa da Vinci сонгодог урлаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг ивент итгэж байна. За бидний сайн мэдгээр Улаанбаатар хотод өнгө нэмсэн барилгын салбарын стандартыг нэг шатаар ахиулсан хамгийн том ногоон байгууламжтай амьдрах орчин 5 дахьыг бүрэн хангасан River Garden, Vega City, River Plaza, Garden City зэрэг олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн NCD группийн дараагийн бүтээн байгуулалт нь бол Casa da Vinci төсөл байна. За Casa da Vinci төсөл нь хотхон нь 2020 оноос хэрэгжиж байгаа бөгөөд өндөр зэрэглэлийн хаус болон вилла, кондо сууцнаас бүрэлдэх хотхны голдоо нийтийн эзэмшлийн амрах хэсэг, нуур болон ногоон байгууламж бүхий нэгдсэн төлөвлөлтөй хотхон юм байна. За хаус гэдэг нь хаусны хэсэг нь 2026 онд бүрэн хэмжээгээр ашиглалтанд орж дуусна. Үүний зэрэгцээ вилла, кондо төрлийн сууцуудыг танилцуулж байна. Давхартаа зөвхөн 2 айлтай, нэг барилгад 4-9 айлтай байхаар төлөвлөгдсөн. Тэгээд хүний амьдралын 5 дахь хувийн орон зайг бүрэлдүүлсэн гайхалтай төсөл юм байна. За онцлог нь 260 м2 нэг давхрын дуплекс вилла нь гаднаа хувийн эдэлбэр газартай, нийлгэр саруул террастай ба 6.2 м өндөр таацтай, 4-5 давхрын айлууд нь цэлгэр том террастай гэдгээрээ онцлог. Энэхүү сууцны загварын байр маш гоё төлөвлөлттэй тул та өөрийн биеэр очилж үзхийг урьж байна. За цоошин төлөвлөлт дизайн бүхий кондо вилла сууцны 1-р ээлж ашиглалтанд орж нүүж ороход бэлэн болсон бөгөөд 2026 оны 3-р сараас эхлээд 2-3 дугаар ээлжин шат тараатаагаар ашиглалтанд орох юм байна. Кондо вилла 112-оос 260 м2-ийн сонголттой дуплекс хаус, апартмент, пентхаусаас бүрэлдэж байна. За ингээд та бүхэн Casa da Vinci хотхны загварын байруудыг очиод бүрэн танилцаад өөрийн орон гэрийнхаа төсөөллийг авч болох нь шүү дээ. Хаяг нь хаавал дөрөв 23 дугаар хороо артистын ам нүхтийн зам дагуу Casa da Vinci хаус хотхон та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7507 50 7507 50 болон Casa зураас da Vinci цэгийн хуудасаар ороод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За өнөөдрийн ивент итгэжтэй баярлалаа. Бас da Vinci-гийн байшин гэсэн үг үстэй тийм. Яг үнэ. Тийм нэртэй Итали нэртэй сайхан хотхон байна. За илийн нэвтрүүлгээ үргэлжлүүлье. За листинг хөгжмийн онцлогоос хаалцъя. Лист өөрөө нөгөө гарамгаа төгөлдөр хуурч штэ тий. Бүр төгөлдөр хуурын түүхэнд бас юм шинжилэл хийсэн. Тэр нь юу вэ гэхээр гоцлол төгөлдөр хуурч гэдэг тэр имижийг би болгосон. Одоо листээс өмнө нь бол тайзан дээр ганцаараа төгөлдөр хуурч тий ганцаараа 2 цагийн ресайтл хөгжим одоо тоглодог байгаагүй. Тэ яг одоо Моцартын үед жишээлбэл эднэр ингээ эхний хэсэг нь симфони оркестрийн тоглолт байлаа, завсарлаа, дараад нь Моцарт өөрийнхөө концертыг симфони оркестртаа тоглолдог ч үгүй юм уу те. Төгөлдөр хуур дан ганцаараа театрын тайзан дээр ганцаараа тоглолдог байгаагүй байхгүй юу. Тэгээд лист чинь өөрөө маш их харизмтай, маш гарамгаа төгөлдөр хуурч техникийн үүднээс ингээд нөгөө Паганини эднэр шиг ингэж гайхшруулдаг тий зарим талаар нөгөө тэрүүгээр юм хүн биш юу юм бич виртуозо гэдэг шүү дээ. Яг нөгөө виртуозо жинхэнэ виртуозо аахгүй төгөлдөр хуурын виртуозо тэрүүгээр одоо яг листийн тоглолтуудын мэдээ тий тэр тоглолтын дараах сэтгэл эднэрийг нь уншихаар одооний нөгөө рок стар одуудад хандж исэн шиг ингээд хүүхнүүд нурж унаад тэ ухаан алдаад тэгээд листээр өвчлөөд нэг ёсондоо үнэхээр тийм оршихуйг би болгож чаддаг байсан. Тийм төгөлдөр хуурч. Тэгэхээр энүүгээрээ одоо яг төгөлдөр хуур бол дангаараа гоцлол хөгжим. Тэгээд төгөлдөр хуурч гэдэг бол ингээд гоцлол тоглоод тэрүүгээрээ ингээд Европоор дэлхийд даяар аялаад явж болдог ийм хөгжимч юм шүү гэдгийг дэлхийд одоо таниулсан.
ийм гахалтай фигур. Тэгэхээр төгөлдөр хуурын түүхэнд лист гэдэг энэ фигур бол маш чухал. Тэгэхээр одоо бол төгөлдөр хуурын тоглолт те соло тоглолт, recital тоглолт гэхэд хүмүүс нэг хөгжимч ингээ ганцаараа гой гоцолж тоглох гэж байгаа юм байна гэд хүмүүс бол ойлгодог, мэддэг, тэр фигуруудыг мэддэг. Тэ 19-р зууны үед бол тийм байгаагүй. Тэгээд жишээлбэл одоо лист чинь Шопен, Шуман эднэртэй ер нь нэг цаг үед амьдарч ирсэн шүү дээ. Тэднэртэй бас уулзж ирсэн тий. Тэгэхээр жишээлбэл Шопен эднэр бол эсэргээрээ юм олон нийтийн өмнө тоглохыг хүсдэггүй. Ялангуяа театр тийм олон хүний өмнө тоглох биш. Зүгээр салонд тий ойр дотныхоо хүмүүсийн хүрээнд тоглохыг тэр тусмаа бүр юм хүмүүст харагдах дургу. Тэгэхээр ингээд лаануудаа бүр ихэнх нь унтраалгаж агаад маш бүдэг гэрэл тоглолтогч байд юм уу тийм илүү интроверт дотгошоо. Лист яг эсэргээр бүр харуулмаар байна, гайхуулмаар байна тий. Ингэж гар мараа шидэж мэддэг тий. Үс мүсээ ингэж шидэж мэддэг. Тэгэхээр тэр имиж гэдэг юм уу тэр одоо тоглолтын хэв маяг бас листэс бий болсон байхгүй. Тийм фламбоянт маягийн нөхөр ээжтэй тий. Тий. Гайхуулахын их дуртай. Тийм тэр гэхдээ нөгөө залуу насандаа одоо лист бол тийм байсан. Тэрүүгээр одоо төгөлдөр хуурын хөгжилт бас маш их шинжилгүүдийг авчирсан. Тэгсэн хэрнээ хөгшрөөд бол эсэргээрээ илүү даруухан болоод, илүү шашинлаг болоод, ер нь лам болоод тэгээд өнгөрсөн байдаг шүү дээ. Тэгээд маш урт насалсан. Тэгэхээр их сонирхолтой баялаг амьдралтай. Тэгээ хамгийн гол нь төгөлдөр хуурын түүхэнд одоо яг тэр форте пиано буюу романтик төгөлдөр хуурын үеийг маш сайн төлөвлөж байгаа юм л да. Романтик төгөлдөр хуур гэхээр одооны төгөлдөр хуураас жоохон ялгаатай нь дууралт нь илүү зөөлөн. Тэгээд педал нь илүү ингээд урт дуурдаг. Тэгээд түрүүний нөгөө хэлдэг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд арай илүү бас ойрхон. Тийм зэмсэг байгаа даа байхгүй юу. Одооны бидний мэддэг харж байгаа энэ гоё гялгар хар өнгөтэй гэдэг юм уу те янз янзын өнгөтэй болсон төгөлдөр хуурчин болохоор ер нь бол 1930-ад оны үед Steinway компани ингээд одоо стандартчилсан. Тэрнээс хойш одоо бүх төгөлдөр хуурууд ерөнхийдөө тэрний загвараар явж байгаа ийм төгөлдөр хуур байхгүй юу. Тэгэхээр даралт нь илүү хүнд болсон. За. Тийм даралт нь илүү хүнд болсон. Педал илүү цэвэрхэн мөртлөө бас илүү урт дуурдаг болсон. Яг тийм дэвшлүүд байгаа. Тэр нь одоо сайнтай муутай гэдэг юм уу те. Орчин үеийн төгөлдрөөр илүү одоо гой гялгар харагдчихж болно. Гэхдээ дууралтын хувьд бас тоглох техникийн хувьд зарим талаар өмнөх тэр үеийн хөгжмнүүдээ гүйцэж гинүг уу гэдэг дээр одоо бас асуултын тэмдэгтэй гүйцэж гинүг гэх юм уу харьцуулах юм бол 2 ондоо аль нь сул ба давуу талтай л байгаа байхгүй. Тий. Тэгтээ ингээ концертын дээр ингээ тайзан дээр симфони оркестр дээр тоглоход тэр хоёрын одоо ялгаа юу юм? Магадгүй одоо чинь энэ компани Steinway тий. Ингээ шинжилсэн өөрчилсөн гэж штэ тий. Гэтэл энэ нөгөө магадгүй илүү нөгөө commercial илүү тайзан дээр олон хүн түргэх дуу одоо өсгөгч тавих боломжтой ч юм уу. Тэр үүднээс нь илүү сайжруулж уу? Яг тэгсэн. Яг тэгэхээр одоо энэ төгөлдөр хуурын концертнууд их бичигдээд ирж штэ тий. Романтик төгөлдөр хуур болохоор нөгөө хэмжээний хувьд бас одоо орчин үеийн төгөлдөр хуурыг бодоход арай жижигхэн. Тэгээд тэр нөгөө педал эднэр дуурах урт нь бас арай богино гэж штэ тий. Тэгэхээр тэр утгаараа одоо оркестртай тоглох тэр их сүрлэг оркестрийн дунд зарим талаар дарагдах магадaltaй байхгүй. Тэгэхээр орчин үеийн технологи болохоор илүү урт, илүү нүсэр, илүү том болсон учраас маш сайн чанга сонсогдно. Үнэхээр театрт тий хамгийн арын суудлын хүнд хүртэл сайн сонсогдохоор тийм дэвшилттэй болсон гэсэн үг. Харагдах нь гэсэн гоё л доо тий. Нөгөөсөө бол харагдах нь гэсэн гоё тий. Тэр төгөлдөр хуурын түүх ингээд харахаар их сонирхолтой байгаа байхгүй юу? Яг хэмжээ дамжааны хувьд ч гэсэн утас, эд материал тий дотор нь байгаа технологийн хувьд ч гэсэн дотор нь маш их шинжилэл явагдсан. Тийм тэрүүгээрээ одоо бид нар юу гэдгийг ийм шинжилэл эдний гар утсан дээр эднэр жил болгоно л ингэж харж байгаа. Апдейт хийгээл аваад шинэ модельүүд гараад байна шүү дээ. Апдейт хийгээд гараад байгаа. Төгөлдөр хуур дээр бас яг тийм цаг үе байсан. Гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө 1930-ад оноос хойш бол илүү нэг загвараар зогсон. Тэгтээ одоо сүүлийн үед бас шинэ технологиуд нэвтэрж байгаа. Жишээлбэл Италийн Фациоли гэдэг төгөлдөр хуур бол одоо дэлхийн баг хамгийн үнэтэй төгөлдөр хууртаа ордог. Тэгээд Фациоли бол 4 дахь педал гэж нэмсэн. Тэр төгөлдөр хуурчны доор 3 педалтай байдаг шүү дээ. 3 гишгүүртэй байдаг шүү дээ. Гурлаа ондоо өөр одоо үүрэгтэй. Тэгэхэд 4 дахь педалыг нэмсэн байхгүй юу? Фациоли. Тэгээд тэр нь болохоор ингээд нэг өнгийг үлдээгээд
биш төгөлдөр хуурын даралтыг намсгаж өгдөг педал. Ягаад гэхээр нөгөө орчин үеийн төгөлдөр хуурчин төгөлдөр хуурны даралт нь илүү хатуу болцсон гэдэг хэлжсэн шүү дээ. Тэгэхээр зарим урын санг тоглоход илүү хэцүү болчихж байгаа байхгүй юу? Бах одоо классицизмын үеийн тэгээ Хайден, Моцарт, Бетховены үеийн одоо урын санг тоглоход илүү хэцүү болчихж байгаа. Тэгэхээр тэр үеийн хөгжмийн зэмсэг нь илүү жижигхэн, даралт нь илүү хөнгөн, тэгээ илүү мэдрэмтгий байсан учраас тэр үеийн зохиолуудыг яг тэр үеийн хөгжмөөр тоглох юм бол илүү амархан байхгүй юу? Төгөлдөр хуур дээр илүү хэцүү болчихж байгаа гэсэн үг. Бараг л тэр одоо зохиолын бүтээлийн тэр амин сүнс нь гээгдчихэж байгаа гэсэн үг юм байна тийм. Яг зөв. Яг зөв. Та бүр аюу нарийн ойлгож штт. Зарим хөгжимчин ч энийг ойлгодгүй гэдэг шиг. Тэгэхээр тийм асуудал байгаа учраас дээрэс нь энэ орчин үед эртний хөгжмнүүдийн судалгаа маш сайжрах тусам одоо нөгөө Моцартын хөгжим төгөлдөр хуур дээр Моцарт сонсогдохгүй байна. Тэ? Бахын хөгжим төгөлдөр хуур дээр Бах гэж сонсогдохгүй байна гэдэг үзэл бодолтой хүмүүс их хөгжимчд маш их болцсон. Тэгээд дээрэс нь эртний хөгжмийн одоо ансамблууд тэрийг хөгжүүлдэг судлаач хөгжимчд нар маш их бий болцсон. Одоо миний сурч ирсэн сургууль дээр хүртэл эртний хөгжмийн тэнхим гэж тустай байгаа. Тэр дотроо бүр яг фортепиано буюу одоо түүхэн төгөлдөр хуурын тэнхим гэж тустай байна. Тэгэхээр тэд нар бол яг Хайден, Моцартын хөгжмөөр яг тэр тухайн арга барил. Тэгэхээр техник нь хүртэл өөр болчихж байгаа байхгүй юу? Өөр хөгжмийн зэмсэг дээр арга зүйн хүртэл өөр болно шүү дээ, тий. Тэгэхээр ийм цаг үед амьдарч байгаа. Тэгэхээр орчин үеийн төгөлдөр хуурт нөгөө нэг сул тал байна гэж хэлжсэн шүү дээ. Тэгэхээр хөгжимчд илүү их зовно. Одоо Моцартыг гоё яг тодорхой тоглохын тулд орчин үеийн төгөлдөр хуур дээр. Тэгэхээр тэрийг нь хялбарчлаад Фациоли компани яасан бэ гэхээр даралтын жоохон намсгаад өгч чинь өндөр ш. Жоохон намхан болохоор тоглоход илүү эвтэйхэн болчихж шүү дээ. Яг тэр өндрийн чинь зайд бас их учир байгаа даа байхгүй юу? Яг тэр өндөр юмыг ингэж дээрээс ингэхэр чи илүү хүч шаардна тийм үү? Жоохон намхан болвол илүү эвтэйхэн инүүхэн эндээ ингэ тоглож шүү дээ. Тий. Моцартын хөгжмөчийн ингээд сонсоход бол яг харахгүй хүчтэй даралт огт байхгүй ингээ хөнгөн бараг ингээд нэг юм ингээд өдөр ингээд нэг бүр ингээ маш хөнгөн дарж тэр нэг гоё нэг чамин час хийсэнтэй нэг аялгуунууд нь ингээд гараад байгаа юм шиг байдгийн шүү дээ. Тэгэхээр одоо ойлгож байна. Тэгэхээр нөгөө яг тэр хөгжимчин тухайн цаг үедээ өөртөө байгаа тэр хөгжим зориулж дотроо бодож төсөөлж тэр бүтээлийг гаргасан байгаа. Яг үнэ. Гэтэл тэр бүтээл яг тэр бодсон төсөөллийг нь тэр хөгжмийнх нь одоо апдейт зарим хувилбараар бол апдейт сайжирсан хувилбар дээр тоглолоо ч гэсэн яг тэр нөгөө эссенс нь байхгүй болчихсон. Энэ дэр жишээлбэл одоо сарны санаатны жишээг авч болно. Одоо Бетховены сарны санаатыг хүн болгон мэддэг, хүмүүс баг анх сонсоод ихэнх нь их дууралдаг тийм үү энэ хөгжим. Тэгтэл сарны санаатыг Бетховен яг бичгтээ болохоор нэг клавичембалууд зориулж буюу одоо баг төгөлдөр хуурт биш юм шиг. Тэгээ клавичембало гэдэг чинь нөгөө нэг цан гаяар гарах боломжгүй тэр зэмсэг байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэрэнд клавичембало болон төгөлдөр хуурт зориулж бичив гэж бичсэн байдаг шиг санаж байна. Ямар ч сан клавичембало гэж байдаг байхгүй юу. Тэгэхээр айгу сонирхолтой нь гэтэл яг тоглох техник нь болохоор нөгөө нэг яг Бетховены үеийн төгөлдөр хуурт зориулсан байдаг. Ягаад тэгэхээр тэнцээ нөгөө сенца сордине гэж бичсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ гэхээр ингээд сарны санаат ч яг хүнд нэг ийм шүнийн бодлогоширсон тэ нэг тийм уянгийн мөртлөө нэг ийм эрэл хайгуултай нөө мистериозо гэдэг штэ тэ нэг нууцлаг тэ тэр оршихыг шууд мэдрүүлдэг штэ тэ тэр нь ерөөсөө тэр педаланда байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Бетховен өөрөө юу гэж зорж утсан гэхээр педалыг бүтэн гიშгээд буюу яг тэр нэг юм баг зэрэг юм булан гарцсан юм шиг хэрнээ тийм фантастик оршихуу бүрдүүл. Яг тэр фантази квази саната квази уна фантазия гэж тодорхойлсон мэт. Тэр нь үгс санаат мөртлөө яг фантаз шиг. Фантаз гэдэг чинь яг тухайн моменттой хүн ингээд зохиогоод тухайн моменттой хүн яг тийм ман будан дотор ороод яг хаашаа яах чиглэл нь тодорхойгүй тий яг тухайн моменттой импровизацлж байгаа юм шиг тэгж тоглох хэрэгтэй гэж бүр тодорхой зааж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр тэрний гаргаж байгаа гол эффект нь тэр педаланд аваад байна. Тий гэтэл тэрийг орчин үеийн төгөлдөр дээр тех боломжгүй. Яг тэр бичснээр нь орчин үеийн төгөлдөр дээр тэр педалаа гიშгсэн чигээрээ тэр эхний ангийг дуусгах юм бол заваарсан юм сонсогдно. Амар муухай сонсогдох байхгүй. Тэгэхээр тэр заавал педалыг ингэ сольж явах хэвээр тэгж цэвэрлж явах хэвээр гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг таны хэлээд байгаа тэр нөгөө амин сүнсэд нь алуу болчиход байгаа юм шүү. Тэ. Тэгэхээр яг Бетховены яг хүссэн тэр атмосфер, тэр дууралт, тэр үзэл санаа тийм үү? Тэр фантаз мөн үү гэдэг асуудал гарч ирж штэ.
Тэгэхээр нэг гоё юм анзаарагдлаа л та. Ягаад тэгэхээр би одоо чинь оюутан байхдаа Залцбургт Моцартын нөгөө гэр музей энэ төр очиж үзчихсэн. Тэгээд нэг сургуульд суухгүй юу? Тэгэхээр тэр Моцартын баахих юм байна. Баахын нөгөө тэр үед чинь нөгөө ноото ингээд өөрөө эхлээ бичдэг. Дараа нь ингээд туслах нь бичдэг. Ингээд ордон руу нөгөө хүмүүс тарааж нөгөө хөгжмөө сонсохын тулд тэр гар бичмлийг нь ангиж ялгах зууны сургалт байхгүй юу? Би тэнд явж байгаа. Оо ямар гоё юм. Тэгээ тэр нь аягаа энэ ингээд тэдээс тэдэн оны үед ингээд туслах нь байсан нууц хамраг нь байсан байж магадгүй эмхтэй юм бичмэл ягаад гэвэл одоо энэ хэсэг дээрээ ингэж татсан байдаг ч гэдэг юм уу энэ бол одоо яг эхнэрийнх нь энэ бол одоо яг өөрийнх нь ч юм уу энэ бол өөрийнх нь бичгийг яг өөртөө адилхан болгож тэ нотыг нь хуусан хэлбэр ч юм уу тэгэж юм ялгадаг сургалтанд сууж байсан. Тэгээд тэр үед нэг яг хөө би өөрөө мэрэгжлийн хөгжимчин биш хөгжмийн суурьтай хүн биш болохоор ойлгоогүй зүйлээ би сая яг таны ярианаас анзаарагдлаа л та. Ягаад тэгэхээр тэр бол зөвхөн нөгөө цаасан дээр нот бичээд ингээд нэг юм тэр нь ингээд яг ингэж дуурах ёстой гэдэг тэр хангалттай биш. Тэр сэтгэгдэл зориг тэр амбианс буюу тэр ингээд бүтэн ингээд цогцоор юм байгаад байна шүү дээ. Яг тийм. Яг тийм. Яг ингээд хөгжмийг ингээд зарим газар ингээд акустик сайтай ч юм уу хуучны эртний сүмд ч юм уу дундад зууны үеийн ч юм уу тийм ингээд сүмүүдэд ингээд сонсоход хүртэл ингээд ясанд арьсанд мэдрэгддэг. Надад чинь манай ингээд Дөр үжгийн Эрдмийн театрт манай ад мөндрийнханд манай багийн дөрөвдөг туртай суух туртай суудал өгдөг байхгүй юу. Тэр нь ингээд худалдаанд бол нэг тийм аттрактив суудал биш. Бид яагаад тэнд суух туртай вэ гэхээр акустик нь мэдрэгдээ тэр нь зөвхөн миний чихэнд биш миний чихийг мэлаах биш миний арьсыг миний биеийг ингээд тэр аян нэвтэлж байгаа юм шиг сонсогддог. Тэгэхээр яг хөгжим зохион гэдэг чинь зохиолч маань өөрөө бас зүгээр л нэг нот бичээ тэр нот нь ингээд дуурна гээгүй. Яг тэр мэдрэмж, тэр амбианс, тэр бүх зүйлийг маш олон ингээд хүн төрж болох тэр төсөөллийн тэ ч юм уу тий бүх олон мэдрэмжийг багтаасан зүйл бүтээсэн юм байна шүү дээ. Яг үнэ. Тий. Тэгэхээр эн чинь бас цаг үеэсээс шалтгаалаад өөр байгаад байгаа. Жишээлбэл Моцартын үед үеийн хөгжмийн зохиолч нар бүх зүйлийг ингэж нарийн бичдэггүй. Яг тэгэхээр тухайн үедээ тэр нь тодорхой байсан байхгүй юу? Одоо хөгжимддэг хэв маяг нь тодорхой байсан. Хаана тоглох нь тодорхой. Хаана тоглох нь тодорхой. Бараг тодорхой. Акустик нь тодорхой. Хэв маяг нь хамгийн гол нь. Тоглох хэв маяг, хүргэх хэв маяг нь тодорхой учраас тэр бол нэг тодорхой бичдэггүй байсан. Гэхдээ тэрнийг дараад нь хүмүүс яг ингэж тоглох ёстой гэдэг ухагтхан нэгдгийг яаж гаргаж ирээд энэ гэхээр хөгжмийн зэмсгийн тэр судалгаа сайжирсан учраас олон захидлууд тийм үү баримтууд дээр тулгуурлаж ийж энийг гаргаж ирээд байна шүү дээ тийм ээ. Гэтэл сүүлдээ илүү романтизмын цаг үед одоо бид хоёрын ярьж байгаа листинг цаг үед тийм ээ илүү юм тодорхой бүгдийн дурддаг болсон. Үг гэсэггүй тий. Энд ч илүү хурдлаад өг, энд ч илүү одоо огшоод өг тийм ээ. Энд ч эсрэгээр унана тий. Энд ч ингээд татаж өгнө. Тэгээд эн чи илүү ингэж төсөөлнө гэж зарим хөгжмийн зохиолч нар бол бүр төсөөллүүдийг хүртэл бичсэн байдаг. Одоо түрүүний өдшиг гэдэг ч байт юм уу тий өдшиг эсвэл илүү гялтгансан ч байт юм уу. Тэгэхээр зарим хөгжмийн зохиолч нар бол маш тодорхой одоо тэрнэр илүү нявхар ханддаг бас хөгжмийн зохиолч нар гэж байна. Эсвэл цаг үеэсээ шалтгаалаад тэр илүү юм тодорхой заах шаардлагатай гэдэг одоо цаг үе байна шүү дээ тийм ээ. Моцартын үед бол тийм биш байсан байна. Энэ дээр одоо жишээлбэл яг концерттай хоёулаа ингээ холбоод ярихад Моцартын үеийн төгөлдөр хуурын концерт болохоор каденц гэдэг хэсэгтэй. Каденц нь болохоор яг өөрийгөө нөгөө импровизацлдаг хэсэг байхгүй юу. Тэр яг концертны дээр тоглогдсон аялгау, гол аялгау, туслах аялгау, оркестр тоглогдож байгаа тэр хөгжмүүдийг ашиглаад чи зохиож үзүүлдэг хэсэг гэсэн. Өөрийнхөө чадварыг харуулдаг хэсэг гэсэн. Тэгэхээр тэрийг бол зохиолч нар хөвчлэн бичдэггүй. Каденцгээ орхичдаг. Тэгэхээр тухайн хөгжимчин өөрөө зохиох хэрэгтэй байхгүй юу. Ийм хэсэг байна. Гэтэл орчин үед нөгөө нэг тэгээд Моцартын цаг үед ихэнх хөгжимчид өөрсдөө угаасаа тодорхой хэмжээнд импровизацлдаг, зохиодог. Тэр нь бол ийм тогтцсон хэв маяг байсан. Гэтэл он цаг өнгөрхийн эргээр тэр нь ингээд алга болсон байна шүү дээ. Тэгэхээр одоо үед тэгж чадах хөгжимчин хамаагүй цөөхөн болцсон. Тэгж бодож байна уу та? Ер нь угаасаа бодит байдал дээр тийм хамаагүй цөөхөн болчихсон. Тийм учраас бэлэн одоо өөр хийний хөгжмийн зохиолч хөгжим судлаачийн бичсэн те редакторын бичсэн тэр одоо бэлэн каденцийг ашигладаг байхгүй. Чадварны байвал зохиогоо тоглож болно. Тэ гэхдээ одоо Моцартын өөрийнх нь бичсэн каденц ч гэж байгаа. Гэхдээ зарим дээр нь байхгүй. Тэгэхээр тэрийг ашигладаг. Гэх мэт юм цаг үеэсээ шалтгаалаад зөвхөн энэ төгөлдөр уурын концерт гэдэг төрөл дээр ингээд маш хөөрөөр байгаа байхгүй. Тий. Гэтэл романтизмын үеийн төгөлдөр уурын концертнууд дээр болохоор яг бүх юмыг нь илүү тодорхой бичсэн байх жишээтэй. Гайхалтай.
За хоёлаа төр завсарлаад хоёр дахь ивент итгэжээд урдъя. Хүүхэд бидний ирээдүйн үрээтэй Bikutan Kids өнөөдрийн дугаарыг маань ивент итгэж байна. За Lenus Med компани нь Bikutan Kids нэртэй хүүхдэд зориулсан амин дэм одоо ашигт бактериудыг Монголын зах зээлд оруулж ирээд Health Point болон бүх их салбар эмийн сангуудаар худалдаалж байна. За тэгэхээр энэ бүтээгдэхүүний маань давуу тал онцлог юу вэ гэхээр 15 төрлийн эрдэс витамин агуулсан одоо мультивитамин дээр нэмэх нь ашигтай бактери агуулснараа давуу талтай байна. Хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмжих, бодисын солилцоог дэмжих, тархины үйл ажиллагааг дэмжих, амраах, ашигтай бактерийг хоол боловсруулах эргэтэн тогтолцооны системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг юм бүтээгдэхүүнүүд юм байна. За хайрцгийн дотроо 14 ширхэг юм одоо жижигэн пакеттэй сашатай нунтаг хэлбэртэй 1-3 насны хүүхдэд өдөрт 1 удыг 4 болон түүнээс дээш настай хүүхдэд өдөрт 1-2 удыг усанд юм уу тарганд найруулад ууж хэрглэж болдгоо. Тэгээд Lenus Med компани од мөндрийн ажилд зориулаа манай хүүхдүүдэд бас илгээсэн. Тэгээ охиндоо найруулж өгсөн их таата ундаа гэж хуртал уучдаг. Тэгээд давхар эрдэс амин дэм болон ашигтай бактери агуулсан хүүхдийн дархлааг дэмжих тэр тусан онцгойлон энэ хаврын те Монголын хахир хөтөв хаврт айгүй хэрэгтэй тохиромжтой бүтээгдэхүүн байна. За тэгээ та бүхэн Health Point болон бүх салбар эмийн сангуудаар худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 8003 5191 8003 5191 болон 9934 9717 9934 9717 дугаарыг утсаар холбогдоод мэдээлэл аваад мөн одоо бүх эмийн сангийн салбаруудаар худалдан аваад битсэн үрс нартаа амин дэм бэр тэнхээгийн энэ хавартаа дэмнэх боломжтой байна. За ивент итгэгчтэй баярлалаа. Баярлалаа. За хоёулаа Чайковский руу оръё. За. Тэгээ миний хувьд бол яг Чайковскигийн төгөлдөр ур зориулсан нэгдүгээр симфони бол яхахгүй ингээд. Миний хувьд бол бүх цагийн номер 1. Нэгдүгээр төгөлдөр урын концерт тий. Миний хувьд бол бүх цагийн номер 1. Гэтэ би бас юунд айгуу туртай. Дебүсэд айгуу туртай. Дебүсэ надад айгуу гоё юм нууцлах тийм гоё мэдрэмж өгдөг. Ягаад гэдгийг нь мэдгүй гэхдээ яг нэг юм колоны үеийн зүүн өмнөд Азийн нэг юм манантай чихтэй. Ингээ голоор, эрэг орчмоор яг ингээ заваар яваад ингээд завтай ирж байгаа юм шиг нэг тийм яг юм колоны үеийн л мэдрэмж. Гэтэл тэр хүн ерөөсөө тэрэн тогт хамаагүй л байсан байлээ л дээ. Надад ч тэгээд нэг тийм сонир мэдрэмж төрөөд идэг Дебүсэ тэр. Тэгтээ тэр ч үндэслэлтэй байхгүй юу? Тийм үү? Тий. Ягаад гэхээр одоо л хүн болгон мэддэг Экспо биш тийм үү? Экспо ч яг Парист анх 1900-аад оны үед хамгийн ихнийх нь 1890 хэд онд байдаг баха. Ингээд танилцуулагдаад тэр чинь бол эдийн засгийн соёлын маш том одоо үзэсгэлэн худалдаа байна шүү дээ тийм үү үзэсгэлэн. Тэгэхээр тэн дээр хамгийн анх Азийн бараа бүтээгдэхүүнүүд танилцуулагдчихсэн. Тэгэхээр Парис чинь яг тэр одоо Аз гэдэг юм мэдэхгүй ертөнц байна шүү дээ тийм үү. Яг цайд хоргоор нь мэддэг байсан байж болно. Гэтэл хөгжмийн зэмсгүүд танилцуулагдаж байна. Илүү нарийн юмнууд танилцуулагдсан байхгүй. Тэгэхээр Парисын одоо язгууртнууд чинь тухайд бүр авбаага хүртэл тийм Аз хэв маягаар эднэр тийм ачивтай гоё юмнууд байдаг тий. Яг үнэ. Тэгээд одоо Моне зураач эднэр чинь одоо тэр Аз гарден цэцэрлэг гэдэг зураг эрдэнэр хүртэл зурж штэ тий. Яг энэний нөлөөр хөгжмөнд маш их одоо нөлөөлж эхэлсэн байхгүй. Одоо Пучинийн Мадам Баттерфлай дуур эднэр байна тий. Тэр чинь ерөөсөө Азийн танин мэдхүү ингэж нэвтэрч орж ирэхдээ маш хүчтэйгээр тренд болж исэн гэсэн үг. Маш хүчтэйгээр тренд болж. Тэгэхээр энэ цаг үе нь өөрөө яг импрессионизмын цаг үетэй буюу Дебюсигийн цаг үетэй их нийцээд байгаа байхгүй. Тэгэхээр пентатоник хөгжим одоо танд энэ Азийн тэр зүүмд Азийн юм шиг тэр оршихуй мэдрэгдээд байх шүү дээ тийм ээ. Энд чинь ерөөсөө тэр пентатоник дууралттай холбоотойгоо. Пентатоник гэдэг чинь 5 их шигэн хөг. Одоо манай Монгол аялгуунууд хүртэл энэ хөг дээр бичигддэг. Тэгтээ Дебюсигийн одоо суу бэлэг гайхамшиг нь болохоор энийг тэр импрессионизмын өнгө бодог, тэр сэтгэгдлүүлтэх, тэр гой зөөлөн өнгө бодог, тэр усны усыг бүр мянган янзаар дүрсэлж байгаа тий. Энэ болгонтой маш гой хольж ингэж уусгаж чадсан байхгүй. Тэрүүгээрээ гайхамшиг нь байгаа. Тийм байна тий. Гэтэл ингээд миний сая дуртай хоёр бол ингээд ягаад чи баг нэг спектрумын хоёр талд байгаа юм шиг гэж миний хувьд бол тэгэж ойлгож болохоор. Дебүсэ миний хувьд бол амар романтик байхгүй. Чайковский миний хувьд бол тийм ш. Гэхдээ Чайковский ингээд сүрлэг амар уудам өргөн. Бүр ингээд нэг цээж дүүрэн амьсгалаад нэг ингэж байгаа юм шиг мэдрэмж надад төрдөг. Чайковскигийн талаар таваацж. Чайковскигийн хөгжмийн талаар энэ концертын дээр тоглогдсон. Чайковскигийн одоо энэ концерт бол анх
тоглоод одоо мэдээж хөгжмийн зохиолч болгоно нөгөө хэлж ирсэн шүү дээ. Төгөлдөр уурын концерт бичсэн гэж одоо түүхэнд үлдэгдэх нь юу чухал байхгүй юу? Би жинхэнэ бичиж чаддаг хүн гэдгийг нотолж байгаа хэрэг те. Тэгэхээр энэ дэр бол Чайковский яг өөрийнхөө хамаг ур чадварыг харуулсан. Симфони талаасаа ч тэр төгөлдөр уурчин ур чадвар талаасаа ч тэр маш гоё виртуозны хэсгүүдтэй. Ер нь бол төгөлдөр уурт одоо хуурчаас тэр чадварын те хөлсийг нь ур чадварын виртуоз ур чадварын хангалттай шаардж байгаа юм концерт. Тэгсэр анхт ингээд тавигдахдаа маш их шүүмжлэл дагуулсан. Тийм бас амжилттай сонсогдоогүй. Амжилттай гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй. Тэ хит нүсэр байна, хит ойлгомжгүй, хит тэрхий олон ноттой байна гэх мэт. Гэтэл одоо тэ хүн болгон ихвчлэн хүн болгон хамгийн гоё концерт гэж боддог шүү дээ тий. Тухайн үед тэгжсэн байна. Дээрээс нь Николай Рубинштайн гэдэг одоо алдартай төгөлдөр хуурч хөгжим судлаач одоо сургууль мөжүүлэгч. Тэрний одоо шүүмж бас их нөлөөлсөн тий. Тэр хүмүүний одоо шүүмжээр Чайковский бас одоо ингээд жоохон гутрахт нь нөлөөлсөн байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө бол агуу бүтээл бүтээчлээ гэж бодож байгаа шүү дээ тий. Гэтэл сайн төгөлдөр хуурч хөгжим судлаач болохгүй байх биш байх гэхээр бас жоохон гундсан байгаа тухайн үед. Гэхдээ дараад нь цаг хугацааны ирэхээр энэ ямар гайхамшигтай концерт болвоо. Тийм ээ. Харин тий. Хүн болгон энэ концертыг сонсоод яг тэр сүрлэг гайхамшигт агуу гэдгийг мэдэрдэг штэ тий. Яг хөгжимчин хүнд ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр одоо яг энэ дээр Лист Чайковский хоёр айгу гой холбогдож байгаа нэг юм юу гэхээр хүмүүс одоо нөгөө техникийн хувьд маш хурдтай ч байдаг юм уу. Яг тэр виртуоз ур чадварыг харуулж байгаа эсүүдийг харахтаа ямар амар юм бэ? Яаж ингэж тоглодог вэ наа тий? Хүн одоо яаж ингэж гар нь хурдан гүдэг вэ наа ч гэдэг юм уу тий? Тэгж асуудаг штэ тий. Тэгтэл гарамгай төгөлдөр хуурч нар төгөлдөр хуурт маш эвтэйхэн бичсэн байдаг. Одоо төгөлдөр хуурчид тоглоход маш эвтэйхэн бичсэн байдаг. Тэгэхээр листийн зохиолууд одоо харахад ингээд маш хэцүү те маш их техник шаардж байгаа юм шиг хэрнээ яг одоо хөгжимчин хүн багтаа тэрийг сонсон магадгүй сүрдэн штэ тий. Яаж хизээ энийг тоглолтог болно магадгүй тий. Надад 12 хуруу байхгүй гэж бодож байна штэ. Тий би одоо лист шиг тийм суу бэлгэтэн биш. Би бол жишээл тэгж боддог гэсэн байхгүй. Тий би Чайковский шиг лист шиг суу бэлгэтэн биш байгаад ддэг. Тэднээс хамаагүй жижигхэн гартаа байгаад ддэг тий. Тэгэхээр хизээ энэ энийг тоглож одоо барнаа тий. Хэдэн жил надад шаардах болоо гэж бодож. Гэтэл яг уншаад тоглоод үзэхээр гарт эвтэйхэн байгаад ддэг. Тэр бүр хамгийн гайхамшигтай мэдрэмж байхгүй юу? Одоо яг Чайковскийн концертнаас би энийг мэдэрсэн. Гарт харьцангуй эвтэйхэн. Тэгэхээр тэр нөгөө нэг гарамгай виртуоз үзүүлж байгаа хэсгнүүдийг улам бүр ингэж тогломоор юм шиг тий. Бүр улам гар мараа шидэж мэднэ. Улам гайхуулж тогломоор. Тэр төгөлдөр хуурчин эгог айгу гоё дэмжиж өгдөг гэдэг юм уу тийм байна. Тэр нь бас тоглож байгаа хүнд давхар сонсож байгаа хүнээс илүү одоо бас тийм мэдрэмжийг өгдөгөр онцлогтой гэж хэлж болно. Тэгэхээр Чайковскийн концерт хэцүүгийн хувьд хэцүү гэхдээ харьцангуй одоо зарим хөгжмийн зохиолч нар магадгүй төгөлдөр хуурт сайн өөрсдөө боловсроогүй гэдэг юм уу тий. Сайн төгөлдөр хуурчд биш учраас төгөлдөр хуурт бичсэн зохиолууд нь энгийн юм шиг хэрнээ тоглохт эвгүй байдаг байхгүй. Төгөлдөр хуурч бүр тэнцээ ингээд зовоод тий сонсоход нэг тийм алаад байгаа юм байхгүй тий. Хэрнээ төгөлдөр хуурчаас ингээд аюух зовоогоод идэг. Гарт нь эвгүй учраас тэр чи ивийг олох гол гар тэ эвлүүлэх гээл зовоод идэг. Гэтэл эсвэргээрээ илүү олон ноттой, илүү их виртуозтой, илүү их ур чадвартай тэр Чайковскийн концерт, Листийн концерт эднэрт гарт эвтэх хэсгүүд аюух байдаг. Тэгэхээр тэр чинь ингээд тоглож байгаа хүнд өөрийгөө тэрийг илүү гоё, илүү хурдан тэ эсвэл илүү чамин тэ илүү нандин тоглох тэр боломжийг олгоод байна гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Тэр бүтээлд бас ингээд нэг өөрийгөө оруулах юм орон зай өөрийгөө оруулж болох орон зайг үлдээгээд шүү дээ хөгжимчдтэй бол. Яг үнэ. Тэгэхээр хөгжимчд нь нөгөө тэр зохиолчтой дуртай байхаас аргагүй юм байна. Яг үнэ. Тийм. Гайхалтай. Тэгэхээр Чайковскийн концерт бол тэрүүгээр онцлог. Лист дээр ч гэсэн Листийн концертанд ч гэсэн баг. Гэтэ би бол Листийн концерт тоглож байгаагүй учраас тоглоочийн үднэс хэлж мэдэхгүй байгаа юм тий. Чайковский дээр бол яг энийг мэдрэх нь надад зүгээр л гайхамшиг байсан. Тий. Тэгээд дээрэс нь оркестртай одоо хөгжимчин хүний үүднээс симфони оркестртай тоглоно гэдэг чинь бас их хариуцлагатай их эвгүй хэцүү байхгүй юу? Ялангуяа Чайковскийн концертын дээр яг зарим нэг юм зогцож явах хэсгүүд байна. Яг тэгэхээр симфони оркестр чи өөрөө маш гоё баялаг дууралтай. Тэндээс бас гоё гоцлол, гоё аялгуунууд гарч ирж байгаа. Тэгэхээр тэрнийг сонсонгоо тэрнийг бас дарахгүйгээр зарим үед
төгөлдөр хуурн аккомпанемент хийх буюу төгөлдөр хуурн бас симфони оркестрыгаа гоё сонсогдуулах хэсэг гэж байна шүү дээ. Тэр болгоны нарийн учир зүг нь авахын тулд гол ажил одоо удирдаач төгөлдөр хуурч хоёрын хооронд бас явдаг байхгүй юу. Тий. Тэгээ романтик төгөлдөр хуурын концертнууд хвчлэн 3 ангитай. Тэгээд Чайковскийн концерт бол бас 3 ангитай. 3 дугаар анги нь бол маш эрчтэй хэмнэлттэй. Тэгэхээр тэрийг бол яг нөгөө оркестртойгоо хамт нэг хэмжээнд явна гэдэг амаргүй юм байлээ. Яг тэгэхээр чи өөрөө хичнээн хэмжээндээ явж гин гэж бодсон ч гэсэн нийлэхээр ингээд зөрчих гээд идэг. Тийм байна. Тийм бас тийм одоо үнэхээр чаленжинг гэдэг юм уу те үнэхээр тийм хэсгүүд ихтэй. Тэгээ ур чадварыг шаардсан. Тэгээ ур чадвар гол нь мэдрэмж байна те бас. Тэр ансамбл баг бүрэлдэхүүнээ тэр булганыг мэдэрнэ. Өөрөө уг нь бас энэ гоцлох шаардлагатай байдаг те. Тийм. Тэгэхээр тэр болгоныг чинь зохицуулна гэдэг одоо тэн дээр чинь л яг удирдаачийн үүрэг айгуу чухал байгаа байхгүй. Удирдаач гоцлол хөгжимчин хоёр ингэж харцаараа бүх юмараа мэдрэлцэж тэгээд тэр удирдаачийн мэдэрсэн бүх юмыг тэр 50 60 хүн үргэлжлүүлж биелүүлэн гаргана. Тэгээд тэр хоёр хамтдаа гоцлооч нь ч тэр оркестр нь ч тэр гоё сонсогдоод амжилттай тоглолт болно гэдэг чинь бас их нөр хөдөлмөр шаардаж байгаа байхгүй. Тийм байна. Маш гайхалтай. За баярлалаа гэрлээ. Баярлалаа. Гоё дугаар байлаа. Ингээ та бүгдэд шинжлэх ухаан танин мэдгүй Одмондөр суугийн сонгодог урлаг нэвтрүүлэг хүрлээ. Өнөөдөр бид нэр төгөлдөр урт зориулсан концертыг те онцгойлон ярьлаа. Тэгэхээр 3 сарын 29-нд манай Дөөрөжийн Эрдмийн театрт төгөлдөр хурц зориулсан концерт тоглогдох нь байна. 2 Итали төгөлдөр хурчнаар ярьж байгаа. Итали хөгжимч тоглох юм уу? Тийм, Итали хөгжим. Итали 2 төгөлдөр хурчнаар нэг нь эрэгтэй эмэгтэй 2 төгөлдөр хурчнаар нэг нь Листик нөгөөх нь Чайковский тоглох байхгүй. Гайхалтай тоглолт болох нь. За Одмондөр суугийнхан маань Чайковскийн талаар нэвтрүүлэг хийсэн байгаа. Тэгээд удахгүй Листийн талаар зөвхөн энэ агуу хөгжим зохиолч зориулсан тусгаас нэвтрүүлгийг бас хийгүүлнэ. Ингээ та бүгдийг 3 сарын 29-нд Дөөрөжийн Эрдмийн театрыг зорихыг хүсэж байна. Гайхалтай бүтээлүүд сонс сэтгэл оюунаа баясгахыг уриалж байна. Ингээд дараагийн дугаараар уулзлаа баяртай. За баярлаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.